За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. За би энэ өнөөдрийнхөө зочинтой лайваар нинжин коучигаа урьсан байгаа. За тэгээд уучлаарай, бид хоёрын лайв жоохон хоцорлоо. Бид хоёр багш маань хичээлтэй байсан учраас жоохон хоцорлоо. За юуны түрүүнд би өөрийгөө товчхон танилцуулаад хий энэхүү лайвыг үзэж байгаа хүмүүс. За намайг Бимба гэдэг. Би та бүхэндээ Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За би санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй Америкийн нэгдсэн улсад ирээд бизнесийн удирдлагын чиглэлээр магистр зэрэг хамгаалсан. Тэгээ Нара Томсон багшийнхаа үүсгэн байгуулсан Top Coaching Academy Midlife Empowerment Coach-оор төгссөн coach school байна. За тэгээд зочин маань бол Монголоос оролцож байгаа. Монголд маань нэлээд ойроо олсон байгаа. Уучлаарай нинжэн. Тэгээ урилгын минь хүлээ авч лайв минь хүрэлцэн ирсэн чамдаа маш их баярлалаа. За тэгээ нинжин coach минь бол New Moms буюу шинэхэн ээжүүдийн coach байгаа. Бас codependency буюу эрүүл бус хамаарлын coach байгаа. Тэгээд нинжин минь өөрийгөө танилцуулаад хоёлаа өнөөдрийн үндсэн сэдв болох төрсний дараах сэтгэл готрол гэдэг энэхүү сэдв маань болоод манай монголчуудад ээжүүдэд маань их элбэг тохиолддог ийм их чухал сэдв байгаа. Тэгээ энэхүү сэдвээр ярилцах болсондоо маш их баяртай байна. Тэгээд нинжиндээ микрофоноо шилжүүлье. Баярлалаа. За баярлалаа. Юун түрүүнд намайг лайвдаа урьж оролцуулсан Бимба коучтай маш их баярлалаа. Тэгээд Бимба коучийн маань танилцуулсанчлан би ч гэсэн Нара Томсон багшийнхаа Америкийн нэгдсэн улс төвхтэй Top Coaching Academy New Moms Coach буюу дөнгөж төгссөн ээжүүдийн coach. Тэгээд үргэлжлүүлээд бас илүү гүнзгийрүүлээ те трама коучер трама дотроо болохоор яг энэ эрүүл бас хамаарал гэдэг энэ зүйлээ ярьдаг ийм одоо мэрэгчлэр төгссөн. Тэгээд миний хувьд болохоор боловсрлоос Америкийн нэгдсэн улсад эзэмшсэн байгаа. Америкт санхүү бизнес гэсэн давхар мэрэгчлэр төгсөж ирээд бас Монголдо нэлээд олон байгууллагуудаар ажиллаж исэн юм туршлагатай. Тэгээд яг одоо болохоор ингээд жоохон хүүхдээ хараад гэртээ байдаг ээж байна. Тэгэхээр бас миний хувьд ер нь бол гарч байгаа цаг нь ч гэсэн гэж орой таарлаа. Тэгэхээр хүүхдээ онтуулаад те бага насны өстэй ээжүүд маань бол хүүхдээ онтуулсны дараа л нэг жоохон өөртөө гараад цаг гаргадаг. Тэг яг тэр үеэрээ бас ингэж лайва хийж байна. За тэгээд яагаад одоо бас коуч болсон бэ гэхээр би эхэндээ болохоор Нара Томсон багштайгаа зүгээр ингээд те өөрийнхөө шарахыг эмчлэх гээд ингээд хичээлж исэн бол яг төрөөд би ингээд нэлээ юм хүнд байдалд орж исэн. Ер нь бол амьдралдаа ингээд өнгөрөөж исэн одоо хамгийн хэцүү тэр сарууд бол яг төрсний дараах тэр эхний хэдэн сар байсан. Тэгээд яалтчгүй тэр төрсний дараах сэтгэл хямрал тэр нас ингээд үргэлжлээд готрол болчихсон байсан. Тэгээд тэрнээсээ бас ингээ багшийнхаа сургалтанд сууснаар гарсан болохоор өөршгөө ингээд ээжүүдэд туслах юмсан гэсэн ийм зорилготойгоор бас коуч болсон байгаа. Тэгээ үргэлжлүүлээд илүү гүнзгийрээд те ялангуяа энэ гэрт төрсний одоо гэртээ сууж байгаа ээжүүдэд маань маш их эрүүл бус хамаарал ажиглагдчихсэн болохоор бас үргэлжлүүлээд ингээд хоёр дахь мэргэжлээ эзэмшээд одоо ганцаарчлсан коучинг өгөөд бас өөрийнхөө нинжин codependency and new moms coach гэсэн Facebook group-ийг ажилуулад тэгээд явж байгаа юм хүн байна. За баярлалаа нинжээ. Тэгээд яг аргагүй нинжээ маань ингээд коучлоод өөртөөгөө адилхан тийм асуудал тулгарсан ээжүүдэд эмэгтэйчүүдэд туслаа явж байгаа. Тэгээд ийм мэрэгжлийн коуч хэрэгтэй хүмүүс байгаа бол нинжин коуч руу минь хандаараа би тэгээд энэ лайвынхаа доороо мэдээлэл нь оруулаад тавьчихнаа. За тэгээ өнөөдрийн битэрийн сэдэв болох төрсний дараах сэтгэл готрлаа гэдэг те. Одоо сайн нинжин маань тодорхойлоо хэллээ ш. Тэгэхээр төрсний дараах тэр хямрал явагдажсэн. Тэгээ тэр нь бүр готрол руугаа яваад орсон гэд. За тэгээ энэ бол үнэхээр элбэг тохиолдог зүйл байгаа. Тэр зүмаа би одоо Америк нэгдсэн улсаас орж ир хүний газарт амьдарч байгаа ээжүүдэд маань эмэгтэйчүүдэд маань ээжүүдэд маань ингээд тэр зүмаа шинэхэн ээжүүдэд маань маш их элбэг тохиолдог. Энийгээ бид бүхэн айгүйхтэй биенээсээ асуудаг ямар ийм зүйл тохиолдоод байна. Энийг яах вэ гэд. Энэ бол айгүй бас наан ингээд баг ингээд хоолгод дээр тулгарсан тийм асуудлуудын нэг байгаамаа. Тэгээ би нинжин коучигаа бас энэ лайвда оролцуулж байгаадаа маш их талархаж байна. Тэгээ энэ дээрээс нинжин коучосоо бид бүхэн одоо өөртөө тулгараад байгаа асуудал маань ганцхан надад биш юм аа тий. Бас ингээ олон ээжүүдэд олон эмэгтэйчүүд тулгардаг шүү. За тэгээд эхний асуудал маань за энэ яагаад энэ сэтгэл одоо тий хямрал одоо тэгээ цаашаа готролд ингээ ороод идэх юм болоо энийг нэг тайлбарлаад өгөөч гэж хэлмээр байна. Баярлалаа нинжээ. За тэгэхээр яг ерөөхдөө бол нөгөө нэг хүн болгоны бас шалтгаан өөр тий ер нь янз янзын юмнаас болж байгаа. Гэхдээ үндсэн мэдээж хэрэг нэг хэдийн юм бол дөнгөж төрсөн ээж өөрөө нойр одоо гэдэг
маш том асуудал байна те хүүхдээ ингээд шүн ингээд хид удаа сэрж хүлдэг яг ингээд удаан үргэлжилсэн нөгөө нэг 8 цагийн нойроо ерөөс авч чадахгүй болохоор гүн нойроо авч чадахгүйгээд нойрны асуудал байна. Тэгээ мэдээж хэрэг төрсний дараа бол эмэгтэйний даавар маш их юм тэнцвэр балансаа алдчихдаг. Тэгээ яг ингээд бүрэн бүтэн ингээд яг ингээд энгийн болтлоо нэг 2 жил ер нь бол шаардлагатай байдаг. 2-оос бүр 3 жил ер нь бол шаардлагатай байдаг гэж үздэг юм билээ. Тэгэхээр энэ дааврын ингээд тэнцвэргүй байдал, нойрны асуудал. За тэгээ мэдээж хэрэг ингээд хөрөнгүүд нөгөө бие физиологийн өөрчлөлттэй ингээд бүхэл бүтэн хүний ингээд 9-10 сард хийчээ тэгээ төрүүлсний дараа бол мэдээж хэрэг эмэгтэй хүний бие дээр бол маш их ачаал ирдэг. Тэгээд энэ одоо шалтгаануудаас болоод ер нь бол ингээд төрсний дараа сэтгэл хямрал бол бараг төрсөн эмэгтэй хүн болгон дээр ингэж тохиолдож идэг гэсэн ер нь статистикийн хувьд одоо дэлхийд даяар ингээд төрсэн ээжүүдийн 87% нь ингээд төрсөн дараах юм сэтгэл хямралаар бол орж идэг. Тэгээд яг төрөөд үзсэн ээж ингээд ялангуяа би төрснийхаа дараа яг бодсон л дөө за эн чин те нэрээ ингээд бид нар чи хямрахгүй байхын аргагүй байдалд орчиж байгаа юм биш. Ингээд нөгөө дааврууд нь ингээд гинт уйлал, гинт гомдол, гинт уурлал юм уу те янз янз болдог шүү дээ. Бид нар сарын мөчлөг дээрээ ч гэсэндээ нэг тодорхой нэг хэдхэн өдрүүдэд ер нь бол бидний сэтгэл санаа юм нэлээд тогтворгүй болдог те. За тэр чинь ерөөсөө ингээл яг төрсний дараа бол тэрнээс одоо хэд дахин томруулчихсан те. Хэд дахин одоо тэр сэтгэл зүй гэдэг юмыг ингээд маш их юм тэнцвэргүй болгож идэг. За дээрэс нь нойрны асуудал. За дээрэс нь анхлан төрөгчнөр хувьд бол яг ингээ хүүхэд асран гэдэг чинь өөрөө ингээд бүр ингээд те бид нар ямар ч туршлагагүй хүний хувьд за яг магадгүй ингээд төрхөөс өмнө жоох юм уншсан ч гэсэндээ тэр чинь нөгөө практик дээр сурдаг зүйл болохоор яалтчгүй ингээд толгомдоод хүүхдээ ойлон гот нь яах гэдэг нь мэддэхгүй ингээд сандраад те тэгээ энэ олон зүйлээс болоод хямрал бол явагддаг юм байна. За тэгээд тэгэл зүүч нарыг бас ингээд сонсож байгаа. Тэгээ би өөрийгөө бас ажиглаж байхад ерөөдөө ингээд бага насны шарах бол хэрвээ шархаа эдгээгээгүй бол сэтрэх боломжтой. Хэрвээ ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай тийм магадгүй урд нь юм утралт ч юм уу өөр нөгөө anxiety энэ төр тийм төгшүүрийн тийм ийм асуудалтай бол тэд нар бол ингээд сэтэрдэг. Тэгээд миний хувьд бас нэг нөлөөлсөн зүйл нь би өөр болохоор нөгөө single mom ганц бийж тэгээд яг нөгөө нэг гинтийн юм нөгөө кесар хагалгаар төрөх шаардлагатай болсон. Тэгээ уг нь би ингээд жирэмсэн байх явцдаа ингээ йог хийгээд те өөрийгөө ингээ аль болох ингээ бэлдээд тэгээд бараг ингээ гайгүй өөрөөрөө төрчих баха гэсэн юм бүрэн итгэлтэй ерөөсөө ингээ кесар хагалгаа гэдэг тэр юм хувилбарыг ерөөсөө нөгөө нэг бодолцож үзээг байсан л да. Тэгсэн чинь ингээ гинт ингээ за одоо ингээ хагалгаар төрөхгүй бол хүүхд чинь бүтлээ гингүүд ингээ нэг тийм паниктэй шоконд ороод тэгээд нөгөө тэрнээс тэр бас ингээд нөлөөлсөн баг. Тэгээд ингээд кесар хагалгаас гарсан чинь нөгөө хагалгаар төрсэн болохоор чинь эмэгтэй хүн нөгөө эхний нэг 10 хэдэн цаг бол ерөөсөө нөгөө бүсгийнээс доош мдээгүй. Тэгээд босож энтер чадахгүй. Тийм болохоор ингээд хажуудаа ингээд сахиур аваа тий. Тэгээ угаасаа кесар хагалгаар төрсөн юм ээжүүдэд бол эхний 24 цагт ингээд сахиур оруулахыг зөвшөөрдөг. Гэтэл би яг тэр үед ингээд сахиур авах гэхээр манай ээж боломжгүй байсан. Тэгээ өөр яг ингээд сахиураар ингээд надтай хамт хонох хүн байхгүйсэн. Яг тэр үед ингээд би гинт ингээд би чи нэрээ ганцаархнаа энэ хүүхдийг өсгөх юм биш тэгээд нэг юм одоо яг өмнө ингээд жирэмсэн байхдаа хэдийгээр мэдчихсэн ч гэсэндээ яг нөгөө бодит байдал дээр тэг гинт ингээд айгу тулгамдсан чинь тэр нь бас надад ингээд шок болж өгсөн юм шиг байгаа юм гэж би бас одоо бодоод идэв. Тэгэхээр ингээд нойр тэр даавар те физиологийн өөрчлөлт за тийм гинт юм хагалгаанд орох болохтой нэг тийм гинтийн шокны зүйл за тэгээд нөгөө бага насны эдгээгээгүй байсан шаардлага энэ бүх зүйл чи ерөөсөө сэдрэл тэгэл энэ төвсний дараа сэтгэл хямрал тэрийг ингээд тэр үедээ ингээд өөрийгөө маш сайн хайрлахгүй өөрийгөө маш сайн гамлахгүй яваад байхаар готрол болчдөг. Готрол руу ингээ орчд юм байна. Тэгэхээр готрол руу бол ингээ харьцангуй арай нөгөө 87%-аас арай багасж ордог. Гэтэл бас л нэг 30 илүү 40% нь эмэгтэйчүүд ингээ төрсөн дараа сэтгэл готрол гэдэг зүйл рүү ордог гэсэн юм статистик байсан. Тэгээ Монголын хувьд ч гэсэндээ энэ маань айгүй өндөр байгаа. Яагаад гэвэл бид нар ерөөсөө тоодгүй те түнгэж төрсэн ээжүүдийгээ тоодгүй. Угаасаа эмэгтэй хүн төржил байдаг. Нөгөө хийгээгүй хүний хийдэггүй юм хийцэн биш гэл. За юм сүртэй ингэх маягаар те төрсний дараа хямран
татна гэж одоо юу гэсэн үг юм бэ? Ингээд ийм хөөр хүүхэд гаргачаад гэдэг байдлаар ингээд хандаад ер нь бол ингээд сэтгцэн эрүүл мэндтэй бас айгуу жоохон дутуу ханддаг шүү дээ. Сэтгцэн эрүүл мэндэ ер нь одоо айгуу ингэж кэрлэхгүй өөрөө сэтгэл зүйчтэй ажиллана, коучтай ажиллана гэдэг бол нэлээд юм шинэ ойлголтууд. Тийм учраас бас ингээд энэ төрсний дараа сэтгэл готрол нэлээд их байна. Тэгээд харамсалтай нь бас энийг тэр бүр хүмүүс ярьдаггүй. Хэдийгээр ингээл одоо ингээл ээжүүдтэй ингээ ярангуут би ч нэр төрсний дараа сэтгэл готрлоор ороод байсан юм биш тэгэл те хідэн удаа төрсөн байсан ерөөсөө хамаагүй ингээд ер нь бол ингээд тодорхой хэмжээгээр энэ зүйлийг амсцсан байдаг. Гэхдээ энийг ерөөсөө дийлэгдэггүй те дийлэгчээр нөгөө нэг сул талаа харуулчих гад нэг сул дорой байдал нэг сэтгэлийн хатгүй гэдэг юм шиг харагдах гад байдгаас ч юм уу те маш их нуугаад маш их масктай амьдардаг болохоор энийг ингэж нөгөө нэг нормал юм байна. Тэ энэ одоо миний ингээд мэдрээд байгаа зүйл чинь ийм юм байна. Би одоо энэ үед нь ийм хүнээс мэрэгжлийн хүнээс нь тусламж авчих юм бол энийг ингээд давж гарахад илүү хялбар болох юм байна гэсэн тэр нөгөө нэг одоо мэдээлэл мэдлэг нь байхгүйгаас болоод энэ нөгөө төгсний дараа сэтгэл хямрал нь ингээд даймжирснаас болоод ингээд готрол гэдэг зүйл ер нь бол болоод байна. Баярлалаа Нинжик өвч. Яах аргагүй үнэ. Яах аргагүй бид нар чинь сэтгэл гэдэг эрхтнээ ойлгохгүй тэрнийгээ мэдэхгүй. Тэгээ ямарваа зүйлэн одоо тэр зөвхөн хямрал явагдаж байгаа. За бүр 87% гэж хэллээ ш. Тэр чинь бол маш өндөр хувь ба ш. Тэгэхээр чи баг эмгтэй хүн болгон төрж байгаа эмгтэй хүн болгон баг ийм зүйлийг мэдэрж байна. За тэгээ Нинжин коуч мань бүр тодорхой бүр бүгдийг ингээ сайхан стралуудад хийлээ тий нойргүйдлээс тэгээд мэдээж бид бүхэн чинь шин зүйлдээ тулгарч जैन бие физиологийн өөрчлөлтөнд орж जैन тий бид бүхэн чинь одоо тий шинэ хүнийг асрах хэрэгтэй болж जैन гэд бүх зүйл өөр болж байгаа шин болж байгаа бид бүхэн ямар ээж болоод төрсөн биш бүгдээрээ суралцж байгаа энэ явдал маань бүгд ингээ шоконд орох тий тэгээ тэр хямрал нь бол явдаг байх нь нөгөө хямралаа хүн өөрөө зохицуул тэрнийг ойлгож чадахгүй да мэдээж эргэн тойрон байгаа хүмүүс нь бас тэрнийг ойлгоод туслаад дэмжиж өгч чадахгүйгаас болоод тэрнийг готрол руу оруулж ирэх бүр сэтгцийн өвчин рүү орох бүр тийм нөхцөл рүү оруулж ирдэг байх нь байна. За би тэгээ энэ дээр бас яг би өөрөө бас хоёр хүүтэй ээж хүн байгаа. За би тэгээ Америк нэгдсэн улсад ирээд одоо тий бас тодорхой хэмжээнд би одоо нөгөө 20 10 гаруй жил сингл явж байгаа нөхдөөгөө суугаад тэгээд битээр нөгөө айгүй хүсэж хүүхдээ ингээ би болоод тэгээд миний хувьд бол ингээ жирэмсэлтийн үе муу айгүй аятайхан яваад ингээ дасгал хөдөлгөөн хийгээд тэгээд төрсөн чинь нөгөө эмч нар маань миний нөгөөсө жирэмсэлтийн үеийг болоод айгүй сайн мундаг тий айгүй нормал юу бижсэн чинь төрөөд ягсан чинь би чи өвдөөд нөгөө хүүхдээ гаргаж чадахгүй тэгээ би 36 шах өвдөө сүүлдээ ингээ нөгөө нэг эпидурал гэдэг нөгөө өвчин намдах юу гэдэг штэ тэгээд нөгөө шоконд ороогүй нөгөө намайг эмч нөгөө эм хийлгэсэндээ болоо нөгөө дүүлж чадахгүй байна гэд эмийн зогсоогоо тэгээ нөгөө өвчин намдах нөгөө яг төрөх гэж байгаа үед тэгээ тэрэндээ би нөгөө их өвдөлтөндөө шоконд ороод сүүлдээ паниктаар ингээ сүүлийн 2 цаг хүүхдээ төрүүлтлээ тэгээд нөгөө баг эмчнэр чинь нөгөө намайг ингээд нөгөө бүх л арга хэмжээг авч байгаа байхгүй хаалганаас өмнө бүх арга хэмжээг авсан. Тэгээд төрсний дараа хүүхдээ гаргаад ээж хүний хувьд би аюу их гэмтлийг авсан. Одоо тоочхон бол одоо эмэгтэй хүн болгон лие гэмээр л тийм гэмтлүүдийг анхныхаа хүүхдийг төрүүлэхдээ авсан. Тэгээд хүмүүс бол эрүүл саруу гэхдээ манай эмч нарын надад тавьсан би надад бол ямар ч туршлага байгаагүй. Энэ бол миний анхны хүүхдээс. Тэгээд тавьсан юу нь болохоор миний хүүхд маань их том хэмжээтэй хүүхдээсаа нөгөө ингээ төрөх хэмжээд яваад байдаг. Юу нь болохоор айгүй нормал явжсэн мөртлөө би тэгэж том хүүхдээсэн одоо тэр бол одоо савны хэмжээ гэдэг мэдэхгүй тэр эмнэлгийнх нь хэлдэг. Тэгээд тэрнийгээ би гаргаж чадахгүй тэгээд би нэлээд сүүлд ингэж төрсөн учраас анхны хүүхд гэдгээс ахуулаад ийм олон янзын юмнасаа болоод би өөрөөсөө айгүй их гэмтэл аваад тэрнийхээсээ даван тулгаж бас нэлээд зовсон, шаналсан. За тэгээд нөгөө нөхөр минь яг хөтэ нэг намайг нэг 10-аад хоног хараад тий ажиллаа хийх шаардлагатай болсон. Тэгэд одоо би энэ лайвыг ашиглаад дахиад найздаа 10 жилийнхаа найздаа бүр талхмаар байна. Тэгээ найз нь бүр ингээд холоос ирээд надад ингээд 7 хоног намайг асарж исэн. Гэт би яагаад тэгэхээр хүүхдээч барьж чадахгүй ингээд тэгшин сууж чадахгүй. Тэгээд тийм өвчтэй багт маань найз маань ирээд намайг ингээд хоол юм хийж өгөөд намайг эмчилгээний хүүхдийн минь хараад эмчилгээнд минь явуулаад тэгээ оюун найздаа би үнэхээр талхаж явдаг. Тэгээ би одоо яг салган миний мөр ингээд тэр яг тийм учраас хүмүүс дөнгөж төрж байгаа ээжүүд те одоо дөнгөж төрсөн ер нь төрсөн ээжүүдэд 50 орчныхын хүмүүс нь чадлынхаа хэрэг туслаад өгөөрэй. Нэг удаа ч гэсэн те нэг хүүхдийн аваад тэр хүмүүс ч айгүйх ядарч байдаг. Үнэхээр л тийм байдаг. Тийм юуг нь өгөөсөө гэж хэлмээр байна. За баярлалаа. Энэ бол баярын хэлбэс шүү. Би яагаад гэвэл найздаа талархаж яг нэг тухайн надад үед минь яг хэрэгтэй үед минь гарч ирсэн тусламж байхгүй юу? Тийм учраас тэгж найз минь тусласан учраас магадгүй би сэтгэл готролд ороогүй нэг өөрийгөө нэг
даваад авах тийм юу руу орсон байж магадгүй. Who never know, хин ч хэлж мэдэхгүй те. За тэгээд бид Ninja coach-аас авсумаар байна. Яаж энэ сэтгэл готрлоо даван туулсан бэ те? Ийм шин тэмдгүүд илрээд ийм байдал руу орд юм байна. За асуултаа асуухаас өмнө дахиад би бас тайлбар хэлэх шаардлагатай. Нөгөө Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа. Ерөөсөө хүний нутагт амьдарч байгаа. Бид бүхэн маань ингээд яг аргагүй ийм нөхцлүүд бол айгүй их тулгаргаад байна. Энэ бол үнэхээр их тулгаргаад байна. Яагаад гэхээр бид нар чинь гэр бүлээсээ хоол, найз нөхдөсөө хоол ингээ гараад гүгээд очих ээж аав нь ингээ хажууд ирээд туслаад бас дэмжиж өгөх хүмүүс байхгүй. Яг аргагүй л нөгөө нөхөртөөгөө ингээ хоёулаа ингээд энэ амьдралыг босгох гол нэг үр хөвгтөө гаргаж өсгөчгөөд ингээ бас нөхцөл байдлын хувьд бол Монголд байгаа хүмүүсээс гадны орн гадаадад амьдарч байгаа хүмүүс бол яг энэ тал дээр бол айгүй хэцүү байдаг. Үнийг хэлэхэд тэгэхээр иймэрхүү нөхцөл рүү бол их амархан орчих гээд байгаа байдал ажиглагдаад байдаг аа. За тэгээд энээсээ яаж гарсан бэ? Энийгээ яаж сэтгэл готрлоо яаж таван туулсан бэ гэж чамаас асуумаар байна. Баярлалаа Нинжа. За баярлалаа. Тэгээд бас өөрийнхөө түүхийг хуваалцч тэ. Эмзэг энэ чинь бас л нөгөө бид нар эмзэг байдлаа харуулж чадчихна гэдэг чинь айгүй нөгөө нэг хүчирхэг хүний шинж гэж сүүлийн үед би яг нөгөө ойлгоод байгаа тий өөрөө бас шархаа тэгээд энэ талаар ингээ ярьж чаддаг болсноос хойш тэгээд мэдээж хэрэг түрүү одоо ерөнхийдөө миний ингээд түрүү хэллээ тий яага хямраад байдгийг хэллээ тэгээд тэр бүх зүйлээс бол ерөөсөө л бид нар ойр тойрныхоо хүмүүсийн дэмжлэгтэйгээр л ер нь бол гарна тэрнээс ээж хүн ганцаараа тий ингээд тэр бүхнээс гарч чадахгүй тэгэхээр бидний нөгөө хажууд байгаа одоо нөхөр бол нөхөр гэрээ ар гэрийнхэн ч юм уу те тэр дэмжлэгийн систем үнэхээр чухал юм байлээ. За тэгээ миний хувьд бол би яг хуу ер нь бол ингээд нөгөө нэг single age гэдэг утгаараа те тэгээ би яг тэр нэг хямрцсан үедээ би ингээд маш их юм хохирогчийн сэтгэл зүйтэй болчихсон байсан мөлий. Одоо би ингээд single age болохоор л би ингэж зовоод байна тий. Тэгээ яаж ч нөгөө энэ зүйлийг чи ерөөсөө хүмүүс ярьдаггүй эн чинь нормал юм аа. Чиний ингээд яваад ингээд мэдрээд байгаа энэ бүх зүйлийг ер нь бол бараг л бүх ээжүүд мэдэрдэм а гэдгийг би мэдэхгүй байсан учраас би л ингээд зовоод байгаа юм байна тий. Би юм уу ээж юм байна. Би ер нь бараг ингээд хүүхд төрүүлэх ёсгүй хүн байсан юм байна тий. Энэ хүүхдийг би хүн болгож чадахгүй юм байна гэд нэг тийм маш юм хохирогчийн юм сэтгэл зүйтэй байсан болохоор ерөөсөө миний нөгөө сэтгэл санаа дээшлэхгүй байсаар агаад нөгөөх нь ингээ готрол руу орсон юм байна. За тэгээ тэр үед болохоор би яг яасан бэ гэхээр би нөгөө нэг 2 сартай байхдаа хөхөө ахлуулсан. Тэгээд хөхөвтөн гэдэг өөрөө угаасаа бүр үнэхээр хэцүү. Тэгээд эмэгтэйний хөх бод ялангуяа төрсний дараа тэ нөгөө хүүхдээ хүлж байгаа үед бол шууд сэтгэл санаатай бол холбоотой. Тэгээд ингээд хөх маань ингээд өвдөөл имчилгээ хийлгээл ингээд ерөөсөө зүгээр болохгүй ингээд яваалсан тэгэл тэр болгонд би ингээд бүр улам шантраал тий улам ингээд бүр надаа ингээд гарц гаргалгаа ерөөсөө байхгүй юм шиг санагдаад тэг ингээд яалтчгүй хөх ингээд хаглуулах дээрээ тулаад тэг хаглуулахтаа бүр нэг биш бүр 4 удаа хаглуулад тэгээ ингээд тэр үед би бүр үнэхээр ингээд одоо шалдаа бууж исэн. Тэгээд бүр ингээд зүгээр болдог бол ингээд буугаад өчмөр л яг санагдчихсэн. Тэгтээ тэр үед ингээд мэдээж те миний хүүхд төрсөн. За би чи ингээд өөрийнхөө төлөөш би чи ингээд 2 хүний төлөө амьдарч байгаа хүн те. Миний хүүхдэд одоо би л байгаа. Тийм болохоор би ямар нэгэн зүйл хийхгүй бол болохгүй байна. Би энэ чигээр ингээд яваад байх юм бол болохгүй байна гэсэн тэр ингээд одоо нэг эргэлтийн цэг болсон. Тэгээд тэрнээс хойш би яасан бэ гэхээр мэдээж Нара Томсон багшийнхаа сургалтанд хамрагдаад тий коуч нартайгаа одоо бусад асын коуч нар биш манай single age-ийн коуч Лана маань бүрнэ гэх burnout коуч байна тий тэр коуч нарынхаа бас нэг хөтөлбөрт хамрагдаад энэ хамт олонныхаа дунд орсноор ингээд төрсний дараах сэтгэл готрлаасаа бол гарч чадсан. Тэгэхээр юун түрүүнд ямар ч байсан надад тусламж хэрэгтэй юм байна гэдэг тэр нэг ингээд ихний алхам маш ингээд чухал алхам те тэрийг бас ингээд тэр бүр ингээд хүмүүс хийж чаддгүй тэгээ мэдээж хоёр дахь нь бол зөв хүнээсээ те яг мэрэгжлийн яг надад ингээд нөлөөлж чадахгүй тэр ингээд хэрэгтэй хүнээсээ ингэж одоо коучинг энэ сургалтын тэр зөвлөгөөг нь аваад тэгээд ингээд юу багштайгаа ингээд ачлаад те явж исэн чинь би бүр ингээд сүултээ ер нь би яагаад энэ талаараа ингэж ярьж болохгүй яагаад би яг над шиг энэ бүсгүүчүүдэд
коуч одоо ганцаарчсан хүүхэд одоо зөвлөгөө өгөөд те тэр нэг хэцүү үед нь зүгээр ингээ хань түшиг тулгуур нь болоод те нэг найз нь ч юм уу болоод тийм хүн байж болохгүй те нэг ч гэсэн ээж бас ингээд хөө бити хахлуулаасаа гэсэндээ би ингээд коуч болсон. Тэгэхээр ингээд маш гоё юм том зорилготой болсноор энэ нөгөө нэг төрсний дараах сэтгэл гутралаа бол ингээд яг гоё одоо даван тулж чадсан гэд ингээд өнөөдрийн хэмжээнд ингээ ярих боломжтой болоод ингээд сууж байна. За баярлалаа Нинжэн. Яг аргагүй нэ харин тийм бид нар бүр нь ерөөсөө тэр хүлээн зөвшөөрөх гэдэг явцал айгүй хэцүү байгаад байт юм байна. Ерөөсөө надад ийм асуудал байгаад байна тий ийм надад ийм хэрэгцээ шаардлага байна гэдгээ бид нар чинь ингээ нөгөө илэрхийлж гаргаж мэдрэмжээ илэрхийлж бага наснаасаа сураагүй хүмүүс чинь ерөнхийдөө болоод ингээд нууж дараад байдаг, масклаад байдаг тий үнэн төрхөө. Тэр нь бидэнд үнэхээр бас буцаад арга харахад ашигтай байна уу, тустай байна уу гэж бодмоор байна. Тэгэхээр нинжин маань хэллээ тий багштайгаа уулзраад багшийнхаа сургалтанд суугаа тий өөрийгөө эдгээгээ зогсохгүй бас өөртөө адилхан ийм асуудал тулгарч байгаа ээжүүдэд, эмэгтэйчүүдэд туслах одоо ийм чин ирмэлцтэйгээр ингээд коуч хийгээ явж гинэ гэд. За тэгэхээр яа харахгүй тийм юм аа. Ингээд эхлээд хүнд ингээд одоо тий төрсний дараа хямрал төрөний статистик мэдээлээ шүү дээ. 87% хямралд өтдөө гэх тий. Тэгэхээр энэ бол хэвийн үзэгдэл юм аа. За жишээлхэд одоо за дөнгөж төрсэн ээж намайг сонсч байвал таны ядрах чинь тий ядарснаасаа болоод уурлаж бухимдах чинь энэ бол айгүй хэвийн үзэгдэл юм аа. За тэгээ дөнгөж төрсэн одоо их нэртэй байгаа залуучууд бүр одоо аавууд бас сонсомоор байгаа юм. Бүр за хажууд нь байгаа найз нөхдөд гэр бүлийнхэн ч ерөөсө бүгдээрээ энэ хүн одоо яг нэг ийм үеэр явж гинэ гэдгийг ойлгоод чадлынхаа яриад өөрсдийнхээ хэмжээнд тусалж өгөө. За өөрөө төрсэн ээж байгаа бол өөртөө тусламж хэрэгтэй байгаа бол тэрнийга бүр хилээ те нөхөртөө хилээд найз нөхдөдөө гэр бүлийнхэндээ би нэг хэдхэн цаг унтчмаар байна хүүхдээ авч байгаа ч гэдэг юм уу. Одоо ямар л тийм юм бэ? Энийгээ өөрөө илэрхийлж гаргаад за тэгээ нинжин маань бүр хэллээ бүр мэрэгчлийн хүнтэй яг ийм зүйлийг одоо туулаад явсан өөрөө яг энэ зүйлийг мэдэрсэн тэр зүйл нинжин коучтэй маань ингээ ярилцаа тэр хүнээсээ зөвлөгөө авах юм бол та энэ асуудлаас хурдан гарах болцоотой юм аа. Заавалжгүй тэр нэг сэтгэл готрол руу цаашаа сэтгцийн өвчин рүү оруулах шаардлага байхгүй маа гэдгийг хэллээ. Нинжиндээ маш их баярлалаа. Энэ бол үнэхээр чухал сэдв байгаа. Ийм зүйлээр орж явж байгаа. Зөндөө олон хүмүүс байгаа. Ээжүүд манд байгаа. Тэгэхээр та бүхэн минь энэ нэг зүйлээ сонсоод өөрт чинь яг юу тулгараад байна. Үнэхээр өөрийнхөө үнэнтэйгээ нүүр тулаарай гэж хүсмээр байна. За нинжин тэгээ баярлалаа. Нинжин маань ганцхан шинэхэн ээжүүдийн коуч биш байгаа. Дээрээс нь codependency буюу түрүүн яриан дээр бас анхааруулад бас хийгдсэн эрүүл бус хамаарлын коуч байгаа. Тэгээ би эрүүл бус хамаарлын коуч тэгээ угаасаа урднаас гана коучтэйгээ ярилцсан байгаа. Гэтэ би нинжин коучээс бас асуумаар байна. Нинжин коуч маань одоо яг иймэрхүү зүйлд ороод сэтгэл готролд ороод ирэхээр тэр codependency буюу эрүүл бус хамаарал айгүй илрээд идэх гэсэн тэрнийг юу гэж хэлж үү? Тэрнийг нэг тодотгож хэлээд өгөөч гэж хэлмээр хүсмээр байна. Баярлалаа нинжин коуч. За баярлалаа. Тэгэхээр ингээд ерөнхийдөө ингээд одоо бас өөрийгөө ажиллаад байхад тэр нөгөө нэг төрсний дараахын сэтгэл готролд орсон нэг том шалтгаан нь өөрөө яг эрүүл бус хамаарал байгаа байхгүй. Эрүүл бус хамааралтай хүн яадаг вэ гэхээр бусдаас маш их хамааралтай бусад хүн яаж ийн яг тэрнээс нь шалтгаалж миний одоо одоо аз жаргал шалтгаалж идэг. Эсвэл бусад хүмүүс юу гэх бол гэдгээс ингээ маш их санаа зовдөг. Ерөнхийдөө ингээл нөгөө нэг өөрийгөө ерөөсөө сонсдоггүй нөгөө бусад хүмүүс гэд яваад байдаг болохоор төрсний төрөөд ингээд төрсний дараа ээжүүд маань гэртээ сууж байгаа штэ. Гэртээ суухаар чинь нэг хэсэгтээ ингээд нийгмийн одоо идэвхтэй тэр байдлаас ингээ хол хүн дээр нь хэрвээ ажил хийдэг байсан бол ажиллаа хийхэ болно. Оюутан бол тэгээд хичээлээсээ завсарлага аван тэгээд өдөр тутамдаа ингээд найзуудтайгаа ингээд өмнөх шиг ингээд чөлөөтэй хөссөн үедээ уулзаа явж болохгүй болчдөг. Тэгээ яг тэр үед чинь нөгөө эрүүл бус хамааралтай хүн чинь яг өмнө нь яг ингээ ажлын хамт олонтой ингээ байгаад хахад харьцангуй ингээ гайгүй байгаад байдаг бол яг ингээ гэртээ суучаар яг нөгөөдг нь ингээд маш их ингээд илрээд тэгээд тэрнээсээ болоод ингээд бас маш их юм гутардсан байна. Тэгээ нөхөртэй ээжүүд маань болохоор одоо ингээ надаас ингээ ганцаарчсан коучинг авч байгаа хүмүүс төр ажиглахаар яг нөхрөөсөө ингээд хамааралтай бүх зүйл нөхрөөсөө хамааралтай болсон. Санхүүнч тэр тэгэл ингээл бусад бүх юм нөхрөөсөө хамааралтай тэгэл нэг нөхөр нь одоо нэг гайгүй байвал гайгүй байдаг нөхөр нь ингээд жоохон хэцүү байвал хэцүү болчдөг те гэтэл бид нар чинь уул нь хувь хүн гэдэг зүйл дээр одоо анхаарад те ингээд бусдаас ингэж хамаардгүй бусдаас ингэж амархан шалтгаалдаггүй бусад хүмүүс ингээд
бусад хүмүүсийн сэтгэл санаанаас болж бидний сэтгэл санаа ингээ унжаахгүй төвшөнд болон байх ёстой байтал эрүүл бас хамааралтай хүн тэгээд тийм байж чаддаггүй. Тийм учраас ингээд одоо энэ ер нь бол бас гэртээс иж сууж байгаа ээжүүд маань маш их хямарж байна, маш их стрессдж байна тий. Тэгээд тийм болохоор бас би ингээд өөрийнхөө ингээд жишээн дээр өөрийнхөө ингээд туулсан зүйл дээрээ тэгээд үндэслээд ер нь бол энэ бас хоёр дахь нишээ сонгож одоо авсан байгаа. Тэгээд эндээ ч гэсэн маш их баяртай байгаа. Яа гэвэл ер нь бол над дээр бараг коучинг авъя гэж орж ирсэн хүн болгонд эрүүл бас хамааралтай байдаг. Тэгэхээр би ингээд шинэ ээжүүдийн коуч дээрээс нь ингээд эрүүл бас хамаарлын коуч гэдэг энэ хосолсон гэдэг утгаараа үнэхээр ингээд гоё огт байдлаар ингээд коучинг бас өгч чадж байна. Тийм болохоор тийм тал дээр бол нэг иймэрхүү байна. Тэгээд бас нэг зүйлийг ярихыг хүслээ сая бас таны хэлжсэнээс те одоо ингээд мэрэгжлийн хүний тустай аваарай. Тэгээд аль болох эрт байх тусмаа гол нь эн чинь богино хугацаанд одоо эдгэрч болдог зүйл те. Тэгэхгүй бол бид нар ч одоо нэг өвчнөдөө ингээл маш удаан явчих юм бол тэр чинь ингээд бүр ингээд архагчсан те. Тэрнээс эдгэрхийн тулд дахиад бас л маш удаан явах шаардлагатай болчих штэ. Тэгэхгүйгээр ингээд дөнгөж эхэлж яхад нь те дөнгөж энэ нэг зарим нэг шинж тэмдгүүд нь илэрч эхэлж яхад нь мэрэгчлийн хүнд нь хандчих юм бол тэр асуудлыг маш хурдан шийдэж чаддаг. Тэгээд бид нар нөгөө угаасаа дөнгөж төрсэн ээж угаасаа ядардаг, угаасаа ингэдэг гэд бас яваад иж болохгүй юм билээ. Би болохоор ингээд маш их ядардаг байсан. Тэгээ би за угаасаа ингээд нэлэх хүүхдтэй ээжүүд угаасаа л ингэж ядардаг байх гэсэн чинь тэр чинь бас л нөгөө нэг гутрал руу орох гээд байсан нэг шинжин байсан билээ. Мэдээж хэрэг дөнгөж төрсэн ээж тодорхой хэмжээнд ядарна. Гэхдээ тэгж бүр ингээд байнгын ингэж амар их ядраад идэг зүйл бол бас л тэр чинь ингээд те нэг дохой юм билээ. Тэгээ бас хитрхи их ингээд нөгөө нэг уурлаад, уцаарлаад, стресстэд байвал те яг хөө мэдээж хэрэг ингээд тодорхой хэмжээнд тэр нөгөө даавраасаа болоод ингээд сэтгэл санаа докторгүй байна. Гэхдээ тэр чинь ингэж удаад байвал та бас л бодох хэрэгтэй мэлээ шүү дээ. Надад одоо яг юу тохиолдоод байна. Энд чинь бас тий би ингээд эртхэн ер нь ингээд арга хэмжээ авах шаардлагатайгүй юу. Тийхгүй болохоор нөгөө нэг удачаар чинь тэр чинь бүр ингээд сэтгэлийн асуудал болчих юм бол зүгээр нэг коучтай хандаад асуудал шийдэхээс өнгөрөөд те бүр заавал нөгөө сэтгэл зүйч сэтгэл таталч дээр ингэж хугацааны тэ имчилгээнд ингэж явах шаардлага гарнаа. Тэгээд мэдээж хэрэг жоох хөвгттэй ээжд бол тэр бол маш хүндрэлтэй. Тэгэхээр та ингэж аль болох асуудал нь те баг байгаа дээр нь л арга хэмжээ аваад мэрэгчлүүнд нь хандчих юм бол заавал тэр нөгөө нэг төгсөн дараа тэр готрол тэгээд тэр чинь нөгөө бүр ингээд удахаараа бүр ингээд гүн тийм нөгөө бүр агсан төвшний готрол гээд багш манаас тэр сургалтыг орж исэн шүү дээ бид нарт энэ нөгөө Америксгүй тэгээ тийм бас хэмжээнд очтгоо. Тэгээд энэ нь бол манад улсад ч гэсэн тохиолдож байгаа нэг хэдэн жилийн өмнө чинь те нөгөө хүүхдээ аваад өсөрцөн энэ төр тохиолдол гарсан шүү дээ. Тэгэл тэр үед ч гэсэн хүмүүс ч ингээл пүүпа юу гэл ингээл гайхаал тэгээ яахлаар ингээ ээж хүн ингээд тэгэл тэр чинь бод яг л нөгөө төрсний дараах тэр архаг одоо ингээ маш гүнзгий те сэтгэл готролтой хүн байсан. Тэгэхээр ийм зүйл бол байгаа. Манай нэгэнд харамсалтай байна. Тийм болохоор зүгээр одоо юу гэдэг энийг одоо ингээд те ингэж хаалганы цаана байлгах биш ил гаргаад хурдан ингээд арга хэмжээ аваад энэ зүйл байдаг шүү гэдгийг ингэж яриад те тэрэн дээрээ хурдхан шиг л арга хэмжээ аваасай л гэж би хүсдэг болохоор өөрөө бас ингээд аль болохын талаар ингэж ярихыг хичээдгээ. Баярлалаа. Яах аргагүй нинжин коучинг минь саяны хэлсэн зөвлөгөөг та бүхэн сонсоорой. Яах аргагүй. Ерөөсөө юмыг удаашруулад хүндрүүлээд тактикдан тулгаж юмыг нөгөө дараагийн бүр амиа хорлох хэмжээнд хүртэл нь явуулах биш. Наанаа дөнгөж эхэлж байгаа. Уул нь бол бид бүхэн өөрийгөө таниад өөрийгөө жоохон сонсоод ойлгох юм бол махан бие маань ингээ шин тэмдгүүд өгөөд ахна шүү дээ. Хамгийн л наазах нь уур бохиндалтай ядраад ингээ ядарч байгаа зүгээр нэг ядарч байгаа биш. Ингээ байн ядраастай гээд шинж тэмдгүүдийг уул нь өгөөд ахад тэрнийгээ өөртөө хайхрахгүй тоохгүй ингээд явсаар агаад юунд нь ингээд тулгаж гинэ. Тэгэхээр та бүхэн минь ээжүүд минь ээ шинхэн ээжүүд минь ээ дөнгөж төрсэн ээжүүд минь ээ сонсороо иймэрхүү шин тэмдэг илэрж ивэл бүлээн зөвшөөрөөд те мэрэгжлийн хүмүүсээс тусалцаа аваарай, ойр орчныхоо хүмүүсээс тусалцаа аваарай. За тэгээд хажууд нь шинхэн ээж төрсэн ээжээ хажууд байгаа хүмүүсээ дахиад хэлчихье. Энийг ерөөсө бүр
хүн болгон сонсоосоо гэж бодож байгаа нэг очиод нэг өдөр нэг хэдхэн цаг чулхаа хүүхдийг авч өгөө туслаарай найз нөхдөдөө те тиймэрхүү арга хэмжээг хүн бүхэн доороо дотроо бас нэг тархиндаа бас тэгэж бодож явж байгаа тийм сэтгхүйтэй болоосаа гэж бүр үнэхээр хүсэж байна. Тэгээд ээж хүмүүс маань нинжин коуч хэллээ. Би баягаас хоёр хүүхд төрүүлсэн. Хоёр хүүхдээ ингээд ээж хүн эмэгтэй хүний бас яхаа аргагүй бидний физиологийн давж туулах нэг юм даваа юм цаг хугацаа байдгийн байна. Үр хүүхдээ нэг 9-10 сар тэнэ хөр хүүхдээ бас гаргаж өсгөөд нэг бас нэг 2 нас хүртэл ингээ бас байх шаардлагатай болж байна. Би хоёр хүүхд гаргаад 5 жил гэртээ суусан хүн байгаа. Яг 5 жилийн дараа эргээ харахад би ерөөсөө хинч биш, юу ч биш, өөрийн гэсэн үн цэнгүй нөгөө confident байдлаа алдаад хэлсэн. Яагаад тэгэхээр нөгөө нэг бүхэл зүйл нөгөө нийгмээсээ тасраа явчихж байгаа. За дээрээс нь нөгөө ажил төрөлгүй болоод тэгэхээр орлогогүй болоод тэгэхээр нөхрөөсөө хажуудлынхаа хүнээс хараад болж байгаа шинж тэмдэг илрээд ирэхээр хүн өөрийнхөө тэр ихтэлтэй байдлаа алдаад өөрийнхөө үн цэнийг алдаад эхэлдэг учраас энэ бол яг юм туулж өнгөрдөг бас нэг цаг хугацаа юм байгаа шүү те. Харин эсэргээр бид нар чинь энэ хүүхдээ дахиж бидний хүүхд чинь нэг настай байхгүй дахиж миний хүүхд чинь тийм нэлхаараа байхгүй энэ зүйлээ ойлгоод ухамсарлаа тэр зүйлтэй аль болох enjoyд хэрвээ асуудал байвал тэрнийга мэрэгжлийн хүнтэй хандаж шийдүүлээ те энэ бүхнийг хөнгөн шингэн даваа туулах болцоо байдаг юм шүү гэж ээжүүдтэй тэр тусмаа дөнгөж төрсэн ээжүүдтэй хэлмээр байна. Тэгээд энэ бол тийм амар биш ээ нөгөө яриад хэлчих бол амар биш. Тэгээ бас яг биеэрээ туулаа явж байгаа хүмүүс бол бас үнэхээр хэцүү байдаг. Үнэхээр шаардлагатай бас ингээд татаад гаргах тийм бүр тэндээс тутаж гаргах тийм үнэхээр шаардлага гардаг. Тэгээд тийм бололцоог өөртөө өгөөрэй. Ил гараарай. Тэр одоо хөшгөнийхөө далд битээ нөгөө хаалганыхаа цаана нуугдаарай гэж бүр хэлмээр байна. За нинжиндээ маш их баярлалаа. Тэгээд цаг заваа гаргаад нилээ орой болчихсон те. Ингээд урилгын минь хүлээж авч лайв минь хүрэлцэн ирсэн чамдаа үнэхээр их талархлаа. За тэгээ энэхүү сэдвийнхаа доор те өөр чамд минь одоо өсгөөчүүдээ шинхэн ээжүүдтэй хэлмээр зүйл байвал хэлээд хоёлаа өнөөдрийнхөө лайвыг өндөрлөе гэж бодож байна. Баярлалаа нинжээ. За баярлалаа. Тэгээд Бимба коучтаас маш их баярлалаа. Намайг ингээд лайвда урьж оролцуулаа тий. Тэгээд Бимба коуч маань ч гэсэн ингээд midlife empowerment коуч байгаа. Тэгээд одоо ингээд зарим хүмүүс болохоор тий за ингээд гутар нь одоо ямар ингээд завтаадаа л ингээд гутраад байна гэж бас ингээд айгүй ярьдаг. Тэгээд ингээд хэрвээ чи ингээд завгүй байвал те өөрийгөө ингээд завгүй байлгах юм бол тэгээд юун готрох мантай ингээд тэр их чи ингээд дагаа гарчдгиймаа гэж ярьдаг. Гэтэл ингээд бид нар за яг хөө тэгэж болно. Гэхдээ тэр ямар эрсдэлтэй вэ гэхээр те бид нар ингэж нөгөө өөрийгөө тоохгүй, өөрийгөө хаяад, өөрийгөө ингээд нилээ ингээд дайчлаа, завгүй байлгаад энэ үеэ өнгөрөөчлөө гэж бодъё те. Гэтэл нөгөө тэр чинь ингээд тэр нэг сэтгэл зүйн асуудал чинь одоо алга болохгүйгээр нэг жоохон үлдэгдэл ингээд үлдэх боломжтой байхгүй юу. Тэгэхээр тэр нь одоо ямар эрсдэлтэй гэхээр дараа хэрвээ нэг те таны амьдрал нэг гинтийн юм том юм шокны зүйл эсвэл midlife буюу энэ дунд насны хямрал дээр очингууд тэр зүйл чинь ингээд буцаа сэдрээд ингээд гараад ирэх боломжтой. Тэгээд буцаа сэдэрнэ гэдэг чинь тэр чинь ингээд олон жил таны дотор бухшсан зүйл чинь бүр нөгөө байснаасаа бүр илүү том асуудал болж гарч ирдэг. Тэгэхээр энэ үедээ хэрвээ үнэхээр ингээд те ийм сэтгэл зүйн асуудалтай байвал заавал энэ дээр ингэж анхаарал хандуулаарай. Ямар нэгэн байдлаар одоо юу өөртөөгөө те ажиллаад те өөрийгөө хайрлаарай. Тэгээ гол нь нөгөө бид нар чинь хүүхдийнхаа төлөө л өөрийгөө хайрлаад байгаа юм шүү гэдгийг би бас хэлмээр байна. Яагаад гэвэл бид нар өөрсдөө хайрлахгүй бол биднээс хүүхдэд тэр хайрлах те гоё ингэж инхрийлж ингэж өсгөх тэр хайр ингэж гаргахад айгүй хэцүү шттэ бид нар өөрийгөө хайрлахгүй өөртөө нөгөө хайр мэдрэхгүй байгаа хүмүүс чинь яаж өөр хүнийг хайрлах вэ? Тийм болохоор хүүхдийнхаа төлөө ээжүүд минь өөрийгөө маш сайн хайрлаарай гэж хэлмээр байна. За тэгээд үнэхээр сайхан ярилцлаа. Тэгээд таныхаа бас ирч хүчиндтэй ингээд гоё ингээд ярьлаа. Тэгээд маш их баярлалаа гэж хэлье. За баярлалаа нинжин коучтой. Тэгээд нинжин коучийнхаа хэлснийг бас нэг жоохон багцлаа хэлээ. Тэгэхээр бид бүхэн чинь те ээжүүд учраас ер нь бол нөгөө happy moms happy life гэдэг чинь те ээж аж аргалтай байх юм бол үр хүүхэд гэр бүл аж аргалтай байна. Үнэхээр л ээж хүн их хүн гэдэг чинь ерөөсөө энэ гэр бүлийн ер нь бүх юмны ерөөсөө ундраг байдгийн байна гэж би ер нь ойлгоод байгаа. Их гэдэг угаасаа үгнээсээ л авах. Тийм учраас эмэгтэйчүүд минь ээжүүд минь өөрийгөө хайрлаарай, өөрийгөө одоо те ойлгоорой, хичээгээрэй. Тэгээд
Энэ дээрээсээ үүдэлтэй дараагийн бид нар чинь happy ажиргалтай байх юм бол үр хүүхдийгээ бид нар ажиргалтай бас байлгаж чадах юм байна. Эрүүл сарвал өсгөхөд чинь нөлөөлөх юм байна. За тэгээ хэрвээ тий одоо энэ гутрлыг тий тухайн үед тоохгүй, ойлгохгүй. За бид манайх ерөнхийдөө бол ойлгохгүй нөгөө сэтгэл гэдэг эргэтэн гэж юусоо ойлгоогүй арт хүмүүс чинь юусоо энийг үнэхээр мэдэхгүй ингээд даваад өглөөд өнгөрцөн байдаг. Наад шиг ингээд дараа нь ингээд үу тэнд чинь би тэгж зовсон юм биш үү гэж одоо нөгөө дараа нь гаргаж тийчин доороос гаргаж иж ундарч ингэж гарч ирж байгаатай адилхан нинжин коуч нь маш сайхан тайлбарлаа. Ингээд дараа өнгөрөө явсан юм чинь дараа нь mid life буюу одоо энэ дундаж насн дээр ирэхээр тэр чинь бүр маш том гүн хямрал борж гарч ирэх тийм аюултай байдаг байхын. Тийм учраас ер нь ямарваа нэгэн зүйлийг баг дээр нь арга хэмжээ аваад баган дээр нь тэр зүйлийг зогсоочих. За бүр чаддаг, бүр ухамсарлаа чадвал урьдчилан сэргийлэх бас арга хэмжээ авах болцоотой байд юм шүү гэж та бүхэндээ хэлмээр байна. Дэлхийн гол үндсэн та өнөөдөр хүлээн зөвшөөрөх. Тэгээ өөрийгөө ойрлгох, өөрийгөө үнэнтэй нүр тулахад тэр бүх зүйлээ тий дараагийн алхам руу хийх болцоотой байдаг юм шүү гэж хэлмээр байна. За тэгээ маш их баярлалаа нинжиндээ. Тэгээд сайхан амраарай. Юу урилгын минь хүлээж авч лайвт минь хүрэлцэн ирсэн чамдаа маш их баярлалаа. Баяр таа. За баяртай.